Дараагийн мэдээг танилцуулъя. Тайланд болон Камбожийн хооронд энхийн яриа хэлэлцээ хийгдсэн. За харамсалтай нь бол энэ яриа хэлэлцээ зөрчигдөж хоёр талаас бие биен рүүгээ халдаж байгаа явдал болж байна. За Тайландын зүгээс Камбожтой хил залгаа бүс нутагта агаарын цохилт өгсөн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Тайландын цэргийн албаны төлөөлөгч гушууч генерал Винтэ Сувара даваа гарагт гаргасан мэдээлэлтэй Тайланд улс Убон Ratchathani мужид Тайландын цэрэг ам алдсны дараа Камбожийн дайралтыг дарж няцаах зорилгоор сөнөг жонцыг байрлуулсан гэж мэдгдсэн. Мөргөлдөөний улмаас хамгийн багадаа 4 хүн шархсан гэж мэдгдсэн. Тайландын мэдээлэлд Камбожийн цэргүүд өглөөний 5 цаг 5 минутын орчимд жижиг зэвсэг болон мурийлгасан зэвсэг ашиглан галалсан гэж мэдэгдээд нэг цэрэг амиа алдсан тухай мэдээлэл өглөөний 7 цагийн орчимд ирсэн гэсэн байна. Гэвч Камбожийн Тайландын өгсөн мэдээллийг бол Камбож үгүйсгэж байгаа. Камбожийн цэргийнхэн Facebook хуудсандаа хийсэн мэдээлэлтэй даваа гарагийн орон нутгийн цагаар өглөөний 5 цагт анхны тайралтыг Тайландын хүчин эхлүүлсэн гэж мэдгдсэн. Түүнчлэн Тайландын хүчний олон өдрийн туршид өдөө хатгсан үйлдэлүүдийн дараа энэхүү мөргөлдөөн болсон гэдгийг нэмж хэлсэн. Үүний дараа Камбожийн хилийн одоор менчийн мужийн захирагч Тайландын өвөлдсөн халдлагын улмаас 3 энгийн иргэн түүний дотор нэг эмэгтэй шархсан гэж мэдгдсэн. Одоор менчийн мужийн захирагч Камбожийн хэвлийн төлөөлөгт Мичид Метракай хэлэхдээ энгийн иргэд агаарын цохилтод мос болоод гал нээсний улмаас шархсан эсхийг нь одоогийн байдлаар тодорхойлоогүй гэж мэдгдсэн. За энэхүү мөргөлдөөн Сансесет мужийн Пупалын Лхахан Конкон дүүрэгт болсон бөгөөд үргэлжлсэн тулааны улмаас нэг өдрийн дараа гарсан. Хоёр талд энд бол бие бинийгээ буруутгаж байгаа. За Тайландын арми мэдгдснээр Камбожийн талаас гал нээсний улмаас Тайландын 2 цэрэг шархсан бөгөөд Тайландын цэргүүд хариу цохилт өгч 20 орчим минут гал нээсэн. Харин Камбожийн зүгээс Тайландын тал эхлээд гал нээсэн, цэргүүд нь хариу цохилт өгөөгүй гэж мэдэгдэж байгаа. За 7 дугаар сард бол хоёр улсын хооронд 5 өдрийн турш үргэлжлсэн мөргөлдөөн болсон. За үүний дараа гал зогсоох хэлэлцээр явагдсан гэсэн ч энэхүү одоо халдлага гарсан хэвээр байна. За тухайн үед мөргөлдөөний үеэр хамгийн багадаа 48 хүн амнасаа харагдаж нийтдээ 300 мянган хүн орон гэрээ орхиж түр хугацаагаар дүүрхөөс өөр аргагүй байдал үүссэн. За үүний дараагаар Малайзийн ерөнхийлөгч Анвар Ибрагим, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар тухайн үйл ажиллагааг энхийн хэлцээрийг зуучилсан. За мөн 10 дугаар сард Куала Лумпурт хоёр улсын хооронд үргэлжлүүлсэн энхийн хэлцээрт гарын үсэг зурх ёслол болсон. За энэ ёслол Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрагим, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар оролцсон гэсэн хэдий ч одоогийн байдлаар хурцтмал байдал намжаагүй байна. За үргэлжлсэн хэвээр байгаа нь харагдаж байна. За өнгөрсөн сард бас хоёр талын хооронд асуудал үүссэн. За энэ бол мин дэлбэрсэнтэй холбоотой. Энэ миний дэлбэрэлтийн улмаас нэг цэрэг гэмтсэн. За үүний дараагаас Тайланд улс Камбожтой байгуулсан гал зогсоох гэрээний хэрэгжилтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Пномпений хувьд мин дэлбэрсэн хэрэгт хариуцлага хүлээхээс татгалзаж энэ мин нь олон жилийн өмнө мөргөлдөөн болох үед тухайн үедээ болж одоо аюулгүй болоогүй байснаас энэ үйлдэл гарсан гэж хэлж байгаа. За Тайландын ерөнхий сайд Анутын Чаравакул уг хүчирхийллийг одоо хөсөхгүй байгаа гэсэн хэдий ч цэргийнхэн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авахд бэлэн байгаа гэдгийг даваа гарагт мэдгдсэн. Мөн Камбожийн муж мөргөлдөөний улмаас сургуулиудыг түр байдлаар бол зогсоож даваа гарагт зогсох үйл ажиллагаа хийгдсэн. За Малайзийн ерөнхий сайд Анвар энэхүү үйл явдалд бол гүнээ харамсаж санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа. За түүний хувьд энхийн яриа хэлцээд гол жуулчлагчаар оролцсон учраас энэ асуудал санаа тавьж байгаа. Тайланд Камбож улсын хувьд 817 км урт хилийн дагуу ийм бүс нутагтай энд бол тодорхойгүй цэгүүд нь яг аль одоо бус явах вэ гэдэг нь бол тодорхойгүй байдаг. За үүнээс болоод аль нь эдгээр газар нутгийг өөрийнхөө гэж үзэн маргалдаж байгаа. Анх 1907 онд Франц улс Камбожийг өөрийн колони гэж үзэж байх үедээ энэ газар нутгийг газрын зураг дээр буулгаж байсан. За хоёр улсын хувьд хоёулаа энэ бус нутгийг өөрийнхөө гэж үздэг. За маргааныг инх таймнаар шийдвэрлэх олон оролдлогууд гарч байсан гэсэн хэдий ч хурцтмал байдал заримдаа гарч байсан. За тухайлах юм бол 2011 онд 7 хоногийн туршид хоёр улс хоорондоо харилцсан их буугаар будалцаж байсан тохиолдол гарч байсан. За ийхүү талууд гал одоо алдсан тохиолдолд нөхцөл байдал хүндэрч цаашдаа бүс нутгийн хэмжээний асуудал болох төлөвтэй байгаа учраас асуудлыг энхийн аргаар зохицуулах нь тухайн асуудлын гол шийдэл гэдгийг талуудын зүгээс болон олон улсын ажиглагчдын зүгээс уриалж байгаамаа.